За энэ ангийн онцлог үйл явдал нь буудлын супер менежер Аарон буудлаас гарах аргаа хайж байхад Янжуугийн метронд харгас хэрцгээд тулаан болно. Энэ ангид Аарон Парк согтуу шарцсан байдалтай сэрж буугаар эхэлнэ. Тэрээр буудлын нэг өрөөнд ороод бүх тавилгаар нь хаалгахан алхалсан байдаг. Өрөөнөөс гарахын өмнө тэрээр зомбинаас өөрийгөө хамгаалахын тулд Бодингийн зөөлөвчийг хуулж аван биеэрээ орон гарна. Зургатаар суусаа галт тэрэгний буудлын ажиллах бөгөөд өнөөдөр хорогдох байр хайж байгаа хүмүүсийг сууж болохыг зарладаг. Тэрээр замдаа автомат үдгэгчтэй таарч түүнийг зомбийн эсрэг зэвсэг болгон ашиглахаар шийджээ. Энэ хооронд зочид буудлын ямарлалтын өрөөнд цэргийн ангийн Кин Яманыг шинэ командлагчаар томилохоос өмнө талигаач командлагчаа халахлж байна. Амиа өргөцсөн цэргүүдийн тэмдгийг шинэ командлагчид жин өгнө. Ямаа хүзүүндээ зүгээд хүнд санагдаж байна гэж хэлдэг. Ингээд Ким Яман командлагчаа халааг авч бусд нь удирдлагын шийдэгдсэн тул барилгаас доош буух замаа өргөжлүүлэн VIP цахилгаан шат руу явна. Үзэгдэл нөгөө талд шилжихэд Янжуу суужийн нар эмнэлэг рүү явж гин олон нийтэд зарлаж иргэдийг суусаа станцаар дамжуулан хотыг нүүлгэн шилжүүлэхийг уриалж байгаа зам дээр хэмжээний төвчрөл үүсгдэг. Гэтэл гинэт бүлэг танхаа этгээдүүд машины цанхыг хагалж Янжуу Жумуг хоёрыг хүчээр гаргаж машиныг нь хулгайлж зам дээр гацсан байна. Өөр сонголт үлдээгээд тул тэд метрогоор суусаа хүртэнд хүрэхээр шийджээ. За цэргийн баазынхан маань VIP цахилгаан шатыг олсон тул доош бун цахилгаан шат 58 давхар зогсоход хаалганууд нь нэгдэж гадаа Аарон Парк гартаа үдэгч барьчихсан зогсож байв. Метроны буудлын дээр ирэхэд тэд цөхрөнгөө барсан энгийн иргэдээр дүүрсэн газрыг олж харна. Галт тэрэг ойртоход гинэт зогсолтгүй хурдлж өнгөрч сандрал улам нэмэгддэг. Дараагийн галт тэрэг ирэхэд цугларсан хүмүүс аюулгүй шилэн хаалгыг шахан үргэлжлэнэ. Дарамт нь төвчгийн аргагүй болж эмх замбраагүй байдал донд Янжуу Жумуг хоёр бие биенээ анзаархаа билнэ. Энэ үед шилэн хавтан хагарч хэсэг хүмүүс төмөр зам руу унсан байна. Тэднийг босхоос өмнө ирж буй галт тэрэгний бүх хурдаараа дайран орж тэднийг шууд устгадаг. Жойонхоо Осужанаар түүнийг хараад санаа намарч Аароныг дотроо тесэн ядан хүлээж авлаа. Гэвч түүнийг дотогш орохоос өмнө жирийн нэг цэрэг Аароныг хазуулсан тэмдгийг анзаарч түүнийг дотогш оруулахаас татгалзав. Түүний хувь заяаны талаар маргаан дэгдэнэ. Аарон та хэд замаа өргөжлүүлдэ би зүгээр гэхэд Сужон Аароныг цахилгаан шатандаа суулгахыг гуйсан боловч зөвшөөрөөгүй тул түүнд эцсийн удаа хүндэтгэл үзүүлээд амар гонхтой хэсэг явж байсан чинь гинэт таслав. Лифтний дээрх шилэн таадч асуулаан болж хэсэг зомбинууд нэвтрэн орж ирэхэд эмх замбраагүй байдал үүсч цэргийн анги Ааронтай хамт зогтож нуугдах газар хайж байна. Жумугийг хасаар байгаад Янжуу эмх замбраагүй байдлын донд түүнийг олж чадахгүйгээ ойлгов. Харин тэрээр олны дунд бага насны хүүхэд болон түүний эмээг анзаарч хүүхдийг аюулгүй байлгахын тулд галт тэргэндэх байраа золиослдог. Галт тэрэг хөдөлж байх үед тэрээр сүүлийн хідэн дасгалжуулагчид гинэт зомби болон хувирч буй хүмүүсээр дүүрэн байхыг тэр аимшигтайгаар харна. Галт тэрэг явсны дараа тэрээр Жумугийн цусд бугуун цаг төмөр зам дээр хэвтэж байгааг олж харав. Эмээг галт тэрэгний зам дээр гинэт бууж ард үлдэв. Ойртон ирж буй галт тэргэнд ойртоход Янжуу түүнийг аврахаар доош гүйж эмээ зомби болон хувирсныг хэтэрхий орой ойлгов. Халдвар авсан эмээ түүн рүү дайрч Янжууг арга хэмжээ авахд хүргэсэн бөгөөд эмээгийн толгойг хурдтай галт тэргэнд түлхэж тэр дараа түүнийг альжээ. Зочид бодолд буцаж ирэхэд цэргүүд хосоороо хуваагдсан янз бүрийн өрөөнд нуугдав. Гисэн хизэж хазуулсан мөрийг нь хилчилсэн хувийн цэрэг түүнийг элсүүлэхээс татгалцсаны дараа Аарон хоцорчээ. Коридорт ганцаараа үлдсэн Аарон зайлшгүй дайралтанд өөрийгөө бэлдэж цочирсон ч зомбинууд түүнийг огт тоодоггүй. Бүр тоодч чаддаггүй.
зомбид хадгалахгүй байгаа гэдгийг ухаарсан тэрээр боломжоо ашиглан бүлгээс цугтах зам хайна. Цэргүүд 2-2-оор салсан тул инхоо зүйн 2 бусдыгаа станцаар амьд хэсгийг шалгадаг. Гэтэл инхоо сүжин 2 маань сайнаар барах уу? Өөрөнд орчихсан нэг нь орон дээр хийг нь хураачихъя. Амар гэхэд сүжин чи намайг юу гэж бодоод байна гэтэл буруугаар ойлгоод байна гэснээ тэгвэл усанд орчих гэж ах шиг. Манай энэ ямар нугасаа сахилахгүй л дээ. Тэгснээ хитэн хормын дараа болцооны ширээ засчихсан романтика. Энэ бүх зүйл дуусахаар надтай болцоонд явна гэж амлал. Би 22 жилийн турш ямар ч зориггүй амьдарсан хэрэг чи надтай болцсон гэвэл би амьд үлдэхийн төлөө тэмцэн эдэргээд юм 102-ын хайр цаашаа. Киноны гол дөрүүд шиг ийм хөөрхөн дөрүүд байдагтэй. Гэхдээ ийм дөрүүд нэг нь нэгнийхээ төлөө өгөөд эсвэл ойлоо өгт юм дөө. За муу амьлах заах уу? Ромын шүлэтаагаас гараад киноныхоо үйл явдалд орцгоё. Энэ амир үйл явдлын дараа Янжу ээжийнхээ дууг сонсоод хийм үзэж эхэлдэг. Тэрээр баримжаагаа алдаж метроны буудлын зөвхөн ажилчид зориулсан хязгаарлагдмал бүсэд бүдэрч орно. Дотор нь тэрээр гэмтэлтэй цахилгаан хөрөө олж өөрийнхөө механик инженерийн ур чадварыг ашиглан түүнийг засч шин зэвсэг болон хувиргадаг. Түүнийг явахар бэлдэж байтал олон тооны зомби түүнийг отолтод оруулав. Тэрээр цахилгаан хөрөө барин тэдний дундургүйж цутгийг маш ихээр эрэлхийв. Тухайн газрыг хайсны дараа тэрээр халдваргүй байгаа гарц руу хөтэлдэг. Ааржуулалтын системийг олж мэдэв. Тэрээр живүүн болон бусад цэргүүтээ төлөвлөгөөгөө хуваалцаж агарын хаалгаар цутгахыг уриалав. Цэргийн гишүүд нэг нэгээр нь Пакийн зааврын дагуу ааржуулалтын нөхөр мөлхөж эхлэв. Тэдний дунд Квакён, Осүжон 2 амьд гарч ирэнгүүтээ болцох тухай амласан тул хамтдаа нүжээ. Гэвч тэд яг урагшлах зуур ард нь аимшигтай чимээ сонсогддог. Тэд эргэж харвал ааржуулалтын бүхний нарийнхан завсраар буун зомби тэдний чиглэн ирж байгааг харав. За ингээд энэ 6 дугаар анги маань энэ мөчөд туснаа. За 7 дугаар анги нь Квакён, Осүжон 2 зочид буудлын ааржуулалтын системээр дайрангүйж буй зомби нарын бүлэгттэй нүүр толж буугаар эхэлнэ. Тэд хурдан урагшилж цэргийн ахлагч Кин Яман, цэрэг Гёнсик нартай дахин нэгдэв. Удалгүй аюул занал хэлж байгааг ухаарсан дөрөв цухтах зам хайж байсан ч хурдалд орно. Өөр сонголтгүй байсан тул Гёнсик гал нээж хид хідэн зомбиг устгав. Энэ хооронд Жиун инхоо тооч нар ааржуулалтын нүхээр гүйж 10-та амжилттай дахин нийлдэг. Буун чимээг сонссон Жиун сандарч нөхцөл байдлыг шалгахыг оролцсон боловч бусад нь түүнийг зогсоож аюулаас сэрэмжлүүлв. Тэдний ард зомби байж болцсошгүй эмзэг газарт зогсныг мэдээд тоогооч сандарч урагшгүй. Тэрнээс холгүй дайрч хаддаг. Инхоо зомбиг буутсан ч хитрхи оройтсон байна. Тоогооч удахгүй эргэхийг мэдээд Аарон түүнийг нүхний төгсгөлд авчиж гүн нүх рүү хөтлөнө. Өөрчлөлт эхлэхэд Аарон түүнийг өшөглөж хонгил руу унгаадаг. 4 цэрэг болох Квакён, Осүжон, Ким Яман, Гёнсик нар өөр нэг зомби сүрэг болон тавьчихлаа. Энэ үед Аарон цэргүүдээс авсан 2 радиог асаалаа. Хөдөлгөөнгүй дуу чимээн зомбинуудыг түн рүү татна гэсэн хэдийч тэр согтуу байсан тул тэд түүнийг үл тамсарлан түүний хажуугаар гүйж нүхэнд унсан. Энэ хооронд Янжу буун зомбитэй тулалтаж Жиюны дууг хийсвэрлэн байна. Ядарсан тэрээр хоосон шатаалж хэсэг зуур амарна. Тэр Жиюныг олохыг зүудэлдэгч түүнийг хазуулсан болохыг олж мэднэ. Тэрээр түүнийг алахыг гуйдаг. Тэр эргэлцсэн ч түүн рүү гүйхэд Янжу хөрөөгөө дарахаас өөр аргагүй төрөв. Энэ хар дарсан зүүдийг харсан Янжу цочирдон сэрэн сэмчтэй байхын тулд өөрийгөө алгадаж цугтах эрэл хайгуулаа үргэлжлүүлв. Алсаас дуулах чимнээр Янжу амьд элцэн хүмүүс нуугдж байгаа өрөөнд орно. Тэнд байхдаа тэр өөрийн болон Жиюны зургийг гүйлгэж хардаг. Тэр зургуудын дунд Жиюны унтаж байх үед нь зураг авалтаа хийж байгаа хуучин бичлэг таарл. Бичлэгтээ тэрээр цэргийн алба хааж байхдаа түүнээс салах шийдвэр гаргавал түүний аз жаргал түүнд хамгийн чухал гэдгийг ойлгох болно гэж тайвшруулжээ. Түүний үгэнд сэтгэл нь хөдөлсөн тэрээр Сусогийн буудлын дээр түүнтэй уулзахаар шийдэв. Явахаас өмнө тэрээр хөлийн тавцан цахилгаан хөрөөний осор шинэ готал өмд зэрэг цуглуулж дараа нь замдаа зомбинуудыг тасдан. Хичопагийн ингээд цочиж буудал буцаж ирэхэд цэргүүд хитэн давхар бууж байна. Тэнд очсны дараа Гёнсик Хизевский болгоомжгүй бууцны улмаас ахмадуудтайгаа нүүр тулж
Осужон гэмтжээ. Ийм нөхцөл тэрээр шатлсан байдлыг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг. Тэр бууга багийнхан руугаа чиглүүлсэн боловч Осужон хурдан сөрөн түүн рүү өөрийн зэвсгээ онилж түүнийг ухрахад хүргэв. Үүний дараа Аарон тэднийг доош буулгах боломжтой ачааны цахилгаан шатны талаар тэдэнд мэдэгдэв. Байршлыг тогтоогоод барилгын гадаа хідэн давхар доош унтсан байх нь тэр. Жион түүнийг авахар сонгогдов. Түүнийг авчирсны дараа бүлгийн самбар дээр зогсох боловч гэмтэлтэй лифт эвдэрч агаарч шууд зогсдог. Асар том шилэн цонхны цаана хэсэг зомби тэднийг хараад шил рүү ширүүн зохиж дундуур нь гарах гэж оролт. Сандарч эхлэхэд Жион лифтний удирдлагын хайрцгийг зохиж дахин хөдөлгөв. Гэсэн хэдий ч түүнийг дахин бууж эхлэх үед зомбинууд шилийг хаглан тэдэн дээр үсэрдэг. Бүлэг тэднийг түлхэж лифтнээс буудах үед ширүүн толон өрнө. Тэмцэл нь аль хэдийн докторгүй болсон механизмыг уламд ордуулж доод давхрын цохоор дамждаг. Жиюнигээс тооцвол багийн ихэнх цагтаа гарч чадсан. Цахилгаан шат хэд хэдэн давхар унаж зөөлөн тоглоомын дэлгүүрийг мөргөж Жиюн ухаангүй болжээ. Үлцэн цэргүүд Жиюныг нас барсан гэж таамаглаж гашууд цацгааж байдаг. Өгсөн хүнд цаг үрэх хүсэлгүй Ёнсик бага орхин гарах гарцаа өөрөө хайхаар шийдэв. Гисэн хэдий ч түүнийг гарч ирмэгцээ тэр зомбины сүрхтээ нүр тулна. Мөн доод давхарч Жиюн ухаан орсон ба зөвхөн зөөлөн тоглоомын хувцас өмссөн зомби дайрчээ. Зузаан дэвсгэр нь түүнийг өвхөлт хүрэх гэмтлээс хамгаалдаг гэдгийг ухаарч тэр санаа олж авдаг. Тэр хувцастай зомбиг цонхоор шидэж доорх гудамжинд аюулгүй газардаж халахж эхлэхийг анзаардаг. Жопо цоврлын өөр нэг хэсэгт Суса буудалд хүрэхээр шийдсэн Ёнжу галт тэрэгний зам руу явж байна. Хэсэг хугацаанд явцсны эцэст хэсэг гэрчүүдтэй тааралдана. Түүнийг цусаар бүрхсэн гэж сэжиглэж тэд түүнийг хазуулсан хэмээн таамаглаж удирдагчдаа түүнийг хуурхаас өмнө алахыг тушаажээ. Багийнхан түүний цахилгаан хөрөг барьж аваад тэр зам дээр бүдэрнэ. Тэднийг дайрахаар бэлдэж байтал айж байсан ч ойролцоох төмөр хоолойг шүүрэн авч тулалдан тэднийг хэсэг зуур түлхэв. Энэ боломжийг ашиглан тэр цогцсон боловч бүлэглэл хурдан хөөцөлдөж эхлэв. Ингэснээр энэ парт маань дуусч байна. Одоо бидэнд болохоор төгсгөлийн 8 дугаар англи үлдлээ. Хамгийн сүүлийн парт хүртэл хамтдаа байна гэж найдаж байна. Удахгүй дараагийн партаа уулзцгаая. Баяртай.